За би одоо өнөөдөр нэг юм салаатны үрслэгээ хийх гэж байна. За энэ хөлдөөгчөнд нөгөө жимс ногоо хөлдөөдөг юм уутандаа шороо хийгээд тэгээд өрөө хийгээ үрслүүлнэ. За ингээд шороогоо хийчлээ. За та бүхэн ингээд энэ намар ингээд би энэ намар улаан лойлоо энэ уутанд юм ингээд хөлдөөсөн байгаа. Тэгээд одоо идээд бараг дуусч байна. Энэ уутаа сайхан угаагаад хоол ихтэй аваад хэрэгснийхаа дараагаар сайхан угаагаад тэгээд үрслэгээ хийчихнэ. За би энэ салаатныхаа өрнөөс нэг 8 ширхгийг тавилаа. За одоо энэ үрээ пинцетээр ингэж аваад өвтэйхэн. За тэгэл энэ дотроо ингэ тавьчин та. Жохоо хол зайтай. Ингээд уутандаа хийгээд уутандаа хийгээд өгнө. За одоо энэ үрээ жоох услаад өгнө. Тэгээд усалж өгөөд тэгээд цахилгааны татаад цонхны нарны гэрэлд зүүчихнэ. За би энд ингээд нөгөө хоол идж байгаа, салат хийж байгаа лойло энэ рүү үндэс гарсан лойлнуудаа суулгацсан байсан чинь бүгд соёолоо гараад ирсэн. Тэгээд энэ 4 ширхгийг жоохон лойл нь цохож гараагүй болохоор нэг чигээр нь таглаа хийцэн байсан чи хараа хиймүрт сунаад ургацсан байна уу хөөрхий. Одоо тэгээд энэ хөөрхий амьдрах гэж байгаа юмыг хаялтаа биш. Одоо энийг би шороон суулгах гэж чинь. За тэгээд та бүхэнд харуулъя. За би энд ингээд шороо бэлдсэн. Тэгээд энэ дууссан балаа ингээ хаяхгүй бас энийг ашиглаад ингээд сайхан нөхөлж өгнө. Энд хөрсөж явах ингээд сэрүүлээд ингээд доотлын. За тэгээд одоо яах вэ гэхээр одоо энэ дээр энэ лойла авч тавина дахио. Хараа. Би тэгээд ингээд лойла тандаа тарихтаа ингээд нэг юм юун дандаа хоёрыг хийдэг байхгүй юу. Тэгээд лойл болохоор хөөхөн энэ нөгөө ишнээс дороо газрын гүнээс шимт хижээлээ авдаг болохоор энэ ишнээс их үндэс гарна. Тийм учраас энэ лойлыг тарихтаа дандаа налуулж энэ ишийн шороонд хийж тариул ихсэн. За ингэж аваад одоо би энийг налуулж тарихын тулд ингээд өгчөндөө ингээд за ингэж өгөөд одоо энэ жоох үзүүрээ сайн ингэж агаад шишээ нугалж агаад энэ жоох хоёр үзүүрээ нааш нь болгож аваад тойруулан шороогоор хоччихно. За энэ хоёрыг амжилттай суулгацсан. Тэгэд энэ хоёрын тари гэсэн чинь нэг нь айгүй урт байгаа ч тий. Нэг нь айгүй хуурт, нэг нь тийм их уртсан жургаагүй байна. За тэгвэл цөмөрөө одоо эхлээд энэ уртсан жургасныгаа аваад за уртсан жургасныгаа ингээд налуулаад тавьчих. Энэ жижигнийг авчи. Хажуудлынх нь жоох юм их хэрэггүй энийг авчна. Авчхаад энийг ингээд налуулаад тавина даа. Хоолчихгүй хамгийн гол нь үндсээ хоолчихгүй шиг л тавьчихна. Тэгээл болно. За одоо цэмэр энийг авъя. Энийг аюу хатцсан байна уу? Хөрхөө усалж мөсөлдөгчгүй. Тэгээд энийг энэ чигээр нь хайцсан тоохгүй. Тэгээд энийг ургахчгүй байх гэж бодсон чи хөрхий амьдрна гэж штэ хөө. Тэгэд би энэ үрээ аюу хүнтэй авдаг. Нөгөө эко өр болохоор нэг юм өр нь болохоор 4-2-оо нэг юм уутай өр. Тийм болохоор тэгээд энэ өр их сайн өр болохоор ямар ч нөхцөлд аюу сайхан ургана. Одоо ингээд сунцсан байсан ч гэсэн ингээд тарьсан байх бол маш сайхан ургана. Тийм болохоор юусаа хаяхгүй би одоо энэ ингээд ургуулчих штэ хөө. Тэгээ энэ аюу сайхан ургана уу ингээд налуулаад хийцэн байхад.
За ингээд 2 лойлоо суулгачлаа. 2-2-оор нь 4 лойлоо суулгачихсан. За би тэгээд энийг услахтаа ингээд лойлоо болж өгвөл ус хөрөхгүй. Энэ лойл бол навчaan бол ус үзэх аягүй дургүй гэдэг болохоор ер нь тэгээд би энэ жижигхэн ингэж дөнгөж эхэлж өрслүүлж байгаа нөө одоо энэ энтрийг услахтаа заавал юм шүршиж нэг хүчтэй шүрших их дургүй. Гар дээр ингээ усхийг гараа тосч байгаа. Тэгээд гар дээр ус хийгээд тэгээд ингээд нөгөө гар дээр хийсэн усаа ингээд тойруулаад тэгж услах аягүй дуртай. За одоо би болохоор би нөгөө утас барьсан байгаа болохоор яг энийг ингээд жоохон ингээд тойруулаад услчээ. За тэгээд энийг одоо энэ ч ингээд ургаад ирэхээр сэрүүлнэ шүү дээ. Жоохон том болоод ирүүл төгөө сэрүүлж мэрүүлээд одоо ингээд юу яах та маш болгоомжтой байх хэрэгтэй. За энэ рүү ус жоох ус чинь энийг ингээд ус хийгээд тэгээд цэглэганаар тачиндаа би уг нь гараараа ус хийдгээ тэгээ уцаа барьсан болохоор тэгж хийсэнгүү. За одоо энийг ингээд цэглэгааны татаа ингээд нэгсэндээ вакуумлаад өчлөө гэсэн үг ээ. За ингээд зүүчгэн. Цонхны нарны гэрэл зүгээл тэгэл сайхан соёолод ирэхээр салгаал тэгээ тарьчиндаа. За энэ улаан лойлоо тэгээ дараа би та бүхэнд харуулъя. За энэ улаан лойлнууд бас нар үзэхгүй жоохон нарийнхаа юмнууд гарч ирж л байна. Нөгөө би тийм зориултын гэрэл мэрэл байхгүй болохоор ингээд ийм эрт төрслөгээ хийхээр цонхны эднийх тэгээд энэ ялангуяа Германд энэ Европт бол нар аюу баг үздэг. Ихэнх өдөр нь ингээд бороотой бүрхэг ялангуяа одоо энэ жил бол их бороотой юм бүрхэг өдөр байна. Тийм болохоор нөгөө гэрэл байхгүй болохоор энэ юм туйхан ургаж байна. За яг тэгсэн ч гэсэн болно. Энийг одоо би дараа нь жоохон өндөр ургаад ирэхээр зэрэг бас надуулаад дандаа ерөөсөө лойлоо дандаа хэвтүүлээл ишийн дараал одоо энэ доотлын энэ гарсан ишнүүд энэ навчнуудыг аваад тэгэл ишин даруулаад тэгэл суулгаад байна да савын томруулаад за тэгээд налуулаа суулгахаар энэ ишнээс шимт ижилээ аавна газрын гүнээс хөрснөөс шимт ижилээ авдаг болохоор лойл бол аюу сайхан ургадаг. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Өрсөлдөхийгээ хийгээд ариу ургац сураагаарай.